Сайн мэцгаанаа Монгол хунаа цугтаа давтай морил хаан ширээн дүргэмжлэгдсэн киноныхоо 3 дугаар анги руу орцгоё. Хаан болон хатан маань өмнөх хааны гантиг өргөх ёслол дээр очино. Сохор төлөгч өвгөнийг хэлсэн мэдээллийг сонсон хатан маань яаран гүйж очиход өмнөх хааны шийдсэн зэвсгэнд хатан маань хааныг хамгаалан урдуур норж өөрөө шархтана. Хаантан өвөнд маш ихээр зочирдон цэргүүд нь хаан болон хатныг хамгаалан тулдна. Хаантан босч ирэн үүнийг зогсоож өмнөх хаанаас энэхүү гантиг өргөх ёслолыг дуусгах нь хэмээн гуйна. Өмнөх хаан ч үүнийг зөвшөөрж гантиг өргөх ёслол дуусна. Отож Монгио хатны шархыг гэмчлэн хаан хатнаас "Чи яаж энэ халдлагыг мэдсэн бэ?" хэмээн асуухад хатан "Би зүгээр л таамагласан юм аа" хэмээн өнгөрөөнө. Хаан өөрийн биеэр өмнөх хааны бослого тусалсан хүмүүсүүдийг эрүүдэн шүүнэ. Гэтэл Эртний чусооны 3 дугаар айрмын захирагч Габриэлчүүгийн нэрийг сонсоод үнэхээр их гайхаж "Хаан аав намайг алсныхаа дараа ордон руу дайрах байсан гэж үү" хэмээн хаан аав дээрээ очино. "Энэ бүхэн таны буруу байсан. Та намайг хамгийн шилдэгэнд байгаасай гэж хүсдэг байсан. Би ах дүү нараа алаагүй, харин та л үр хүүхдүүдээ алсан. Тиймээс таныг би энд насан турш чинь хорж байна" хэмээн хаан аавдаа хэлнэ. Хаан цуснууч болсон хувцастайгаа Ёншилийн өрөөнд ирэхэд Ёншил түүнийг тэрж авснаа. "Би таныг ойлгож байна хаантаа. Хатан таныг үнэхээр их ганцаардуулж би таныг хамгаалах болно" хэмээн өрөөнөөс гарan хааныг ганцаарангийн үлдээхэд хаантан цөхөртлөө уйлна. Маргааш нь хаан дүшмдүүдтэйгээ хуралдан хачин мэдээлэлээр суурлан хаав хүү хоёрын эвлэрэх боломжийг боснуулсан бэрийн ёс зүйг алдсан хатан суудлаас нь буух журмыг хэлэлцүүл хэмээн тушаана. Хатны хоёр дүү яаран хатан дээр ирж "Хаан яаж танд ингэж хандж чадчихна? Хааныг хаан ширээнд суугт нь та ямар их тус оллоо" хэмээн хэлэхэд хатан "Наад үг хэл амаа" хэмээн дууг нь хорино. Энэ үед хааны тусгай авахай Чүрён хатан дээр бараалхахаар ирнэ. Хатан хоёр дүүдээ хандан энэ бүхний цаана өмнөх хаан ганцаараа байгаа гэж бодохгүй байна. Энэ их хүчийг хөдөлгөх хөшүүрэг бол Санван л байх ёстой хэмээн хааны өөр нэгэн ахын нэрийг хэлнэ. Энэ бүгдийг Чирён хатны өргөөний гаднаас сонсон зогсно. Үүнийг ажигласан ахлах авахай хатанд дуулган хатны хоёр дүүж гарна. Чирён хатны өргөөлөө орон "Хатантан минь, би хаанд бие өгсөн ч танд зүтгэсэн хэвээрээ байгаа. Миний сэтгэл танаас өөрчлөгдөөгүй" хэмээн хэлэхэд хатан Чирён руу харан "Чи өөрчлөгдсөн байна" гэнэ. Хатны хэлсэн энэ үгэнд нь хорсон Чирён хааны туслах авахай дээр очин "Би хааны хүүхдийг гаргамаар байна. Би нуган үр төрүүлмээр байна. Та надад туслаач" хэмээн гуйхад хааны туслах авахай Чирён туслахаар болно. Энэ үед нь Ёншил туслах авахайдаа хаан хизээж хатныг хатан ширээнээс нь буулгахгүй. "Би яаж хааны сэтгэлээс хатныг арилгах вэ?" хэмээн асуухад Ёншилийн туслах нь "Хатагтай минь та битгий санаа зовоо. Ямар ч эр хүн хатуу эмэгтэйд дургу эдийн л" гэж авж байгаа юм. Манай Монгио хатан гадаа агаарлаа зогсож идэл шатраа авахаа нэрээд өөрт нь санаа зовж байгаа тухайгаа хэлнэ. Хатан маань "Битгий надад санаа зов. Би ямар ч байсан ханхүүнрээ хамгаалнаа" хэмээн хэлнэ. Ханхүүнрийн сургууль дээр хатан ирсэн тэднийг хэрхэн эрдэм ном хийж байгааг харна. Ёншилийн хүү ханхүү Ибигийн сурах бичгийг хараад тун ихээр магтана. "Чи сураад удаагүй байгаа хэрнээ маш сайжирсан байна" хэмээн. Ингээд байж л хаантан ирэн манай хатантай ярилцахаар ирнэ. Хатан тэр хоёр тусдаа хоёулах нь уулзахад хаан өмнөх удаад яаж чи тэр хэргийг мэдсэн? Яг одоо хувийн мэдээлэгчүүдэд байл би өөрөө мэдээд бүгдийг хийх болно хэмээн хэлэхэд хатан "Чи энэ шалтгаанаас болоод л намайг хатан суудлаас буулгахыг хүсэе юу? Энд мэдээлэгч нар байгаа болохоор чи одоо амьд хаан ширээнд сууж гин. Тэглээч өмнөх хаан энэ бүгдийг ганцаараа хийсэн гэж бодоо юу? Ард нь маш том хөшүүрэг байгаа. Энэ бол Санван" хэмээн хааны ахын нэрийг хэлэхэд хаан мэдэж байгаа хэрнээ үнэнтэй нүүр тулж чадахгүй. "Би тэгээд аав ах хоёртойгоо тулдах хэрэггүй" хэмээн асууна. Хатан "Та үнэн бодит байдалтай эвлэрч чадахгүй бол би ч чадна" хэмээн хэлэхэд хаантан "Би бол хаан, чи бол зүгээр л албат" хэмээн уурлан явх болно. Хааны ах Санван ордноос гарan сүмд очин өөрийнх нь төлөө нас барсан хүмүүсүүдийн төлөө залбирна. Түүний туслах түүнд "Бид нар танд Банваноос хаан ширээг танд булаан авч өгөх болно" хэмээн хэлэхэд Санван "Би өөрийнхөө төлөө дахин цус урсгахыг хүсэхгүй байна" хэмээн илэрхийлнэ. Нэгэн байшинд хуучин Габриэлчүүгийн хүмүүс цугларан нууц уулзалт хийнэ. Тэдгээрээ нэг нь хаан болон хатан руу маань дайрж байсан өмнөх хаан Тайсаны туслах Бомбон. Тэрээр өмнөх хааны үгийг дамжуулах ба "Бид нар үргэлжлүүлэн цэргээ цуглуулах болно. Хаан болон хатанд нэг л өдөр сэмхий гарч ирнэ. Ханхүү Санван биднэртэй нэгднэ" хэмээн дамжуулахад үүнийг гадаа нь сонсож байсан хатны мэдээлэгч маш хурдан хатны дүү дээр очин дамжуулна. Хатны дүүч түүнийг сонсоод ихээр цочирдно.
Ёншилийн ховийн туслах авахаа дээр нь хэн нэгэн ирсэн боотолтой юм өгöd үүнийг чинь Санван ханхугийн ордонд оруулаад өгөө хэмээн хэлнэ. Өмнөх хаанг хоолоо иднүү хэмээн гуйхад өмнөх хаан би Санван ханхуйтай уулзмаар байна хэмээн эсэргүүцэн хоолыг шиднэ. Ордны авахаа Санван ханхуйд өмнөх хаан Тайсан өөртөө нь уулзах хүсэл тавьсан тухай дуулахад ханхуу уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Чирён хатан дээр бантан зутан байрж гүйж очиод хатантан минь би бол таны хүн та надад итгээж гэж асуухад хатан тэгвэл чи надад хааны бодлыг зөөж өг хэмээн хэлнэ. Гэтэл Чирён хэрвээ тэгвэл би таны дэргэд ойр ойрхон үйлчиж болох уу гэж асуухад хатан Чирёны дотор юу байгааг юу бодож байгааг мэдсээрэн бэжж тэг гээд зөвшөөрчнө. Хаатан оройн нь Чирёны өргөөнд ирэн "За чи хатны тухай юу сонссон тэрийг хэлэх хэмээн хэлэхэд Чирён "Санваны тухай ярьж илээ. Гэхдээ яг юу ярихыг би сайн сонсч чадаагүй" гэхэд хаатан "Чи хаанд зүтгэх юм уу, хатанд зүтгэх юм уу? Аль нэгийг сон. Хэрвээ чи надад үнэнчээр зүтгэх юм бол би чамд өөрийгөө өгье" гэд тэр хоёр шүнийг хамт өнгөрүүлнэ. Маргааш өглөө нь Чирён хатны амар мэндийг мэдгэд хатан хааныг асууна. Чирён хааны бие лагшин сайн байгаа. Өчтөр үнэхээр сайн унтаж амарсан гэхэд хатан "Өө, чи миний орыг үнэхээр сайн оруулжээ. Маш сайн үйлчилсэн байна" хэмээн инээж явуулна. Гэтэл хатны хоёр дүү ирээд хатанд Мэн улсын сайд эргэж байгаа болохоор хатныг түтгэлзүүлэх асуудал хойшлогдох байх хэмээн хэлэхэд хатан эрт байрлах хэрэггүй хэмээн сануулна. Ёншилийн туслах эмэгтэй Санван ордны ахлах авахад нөгөө боотолтой амийг өгснөө. Та Санван ханхуйд үүнийг дамжуулж өгнө үү гэд яваад өгнө. Хаан түшимдүүдэд дуудан ирж байгаа Мэн улсын элч нарын тухай ярина. Мэн улс яг одоо дайнтай байгаа учраас манай улсад ирж байгаа зорилго нь маш их хэмжээний морь давхаар ирж байгаа. Тиймээс биднэрт морь бэлтгэхийн тулд хугацаа хэрэгтэй. Мэн улсын сайд өмнөх хаан Тайсантай үнэхээр сайн найзууд байсан. Тиймээс бид нар хугацаа авахын тулд хатнаас тусламж гуйж хатныг өмнөх хаан Тайсантай уулзуулахар явуулах хэрэгтэй гэнэ. Хаантан үүнийг сонсоод хатныг дуудан "Чи өмнөх хаан Тайсантай очиж уулз. Хэрвээ тэгэх юм бол би чиний хатны суудлаас буулгах хэлцүүлгийг чинь зогсооё" хэмээн тэр хоёр тохиролцсон. Энэхүү сайхан мэдээг сонссон хатны шадар авахаа маш хурдан зурхаач тэр очин хаан болон хатны дэр нэгтгэх өдрийг яг одоо гаргаад өг гэж хэлсэн чинь зурхаач "Өө баар өдөр байна, бич өдөр байна, болохгүй юм байна. Ойрын хугацаанд шуургатай бороо орно" гээл тэгсэн чинь манай шадар авахаа "Тэгвэл өнөөдөр болно. Тэгвэл өнөөдөр хий" гээл амар хөөр хийнэ гээл гараа явчихна. Тохиролцсон ёсороо манай Вонгён хатан өмнөх хаан Тайсантай уулзахаар явна. Очоод амар мэндийг асуухад өмнөх хаантан "Чи шууд л ирсэн зорилгоо хэл" хэмээн хэлнэ. Хатан маань "Та одоо Мэн улсын элч нарыг ирж байгааг мэдж байгаа. Тэд нар биднээс маш хэмжээний морь авах болно. Та элчтэй маш сайн найзууд учраас биднэрт цаг хожоод өгөөч ээ" хэмээн гуйхад хаантан "Яагаад тэгвэл надаас тусламж гуйж байгаа бол хаан өөрөө ирээгүй юм. Эхнэрийнхээ банзалд нуугдсан хүнд би одоо туслах хэрэггүй" гэж шоолно. Тэгсэн чинь хаантан гинт гарч ирснээ "Хаан аава та надаас юу хүсэж байгаа юм бэ" гэхэд хаантан "Чи зүгээр л үхээд өг" хэмээн кино маань дуусна. Ингээд та бүхэнд маань хаан ширээнд өргөмжлөгдсөн хатан кино маань 3 дугаар ангид таалагдсан бол лайк, subscribe дараарай. Ингээд түгэж чад хараад түгээцгээе. Бай бай.